Сайн байцгаана уу? 2026-аас 2027 оны хичээлийн жилийн ахлагын суралцагчдын хичээл сонголтыг сургалтын менежерээс хэрхэн хянах батлах зав видеог хүргэж байна. Сургалтын менежерүүд маань үндсэн дотрос хичээл сонголт руу орно. Нэгтгэл хэсэг хичээлийн жил анги болгоноор сонгох хичээлүүд болон сонгосон суралцагчдын тоо харагдана. Хичээлийн жагсаалтсан дотор сонгох боломжтой хичээлүүд анги бүрээр харагдах ба хэрвээ хичээлийн жагсаалт харагдахгүй байгаа тохиолдолд CC-с татах болон эхнүүдэд хадгалах үйлдэлүүдийг хийнэ. Ийхүү суралцагчид маань хичээлээ сонгосны дараа хичээл сонголт эхнүүдэлснээс хянах боломжтой. Хичээлийн жил, анги, бүлэг болон хичээлийн нэрээр шүүж харах боломжтой. Дараах байдлаар суралцагчдын хичээл сонголт харагдах ба төлөв нь бүртгэсэн, хянсан, батлагдсан төлөвтэйгээр харагдана. Бүртгэсэн төлөв маань тухайн суралцагч хичээлээ сонгосон байгааг харуулах бөгөөд үүнийг менежер батлах боломжгүй. Бүртгэсэн байгаа төлөвтэй анги удирдсан багш хянснаар менежер дээр хянсан төлөвтэй харагдах ба үүнийг менежерээс батлах боломжтой. Менежер баталсан тохиолдолд төлөв нь батлагдсан төлөвтэйгээр харагдах ба үүнийг CC рүү илгээх боломжтой. CC рүү илгээх тавчан дээр дарах үед тухайн суралцагчийн нэр, сонгосон хичээлүүд нь бүгд харагдах ба үүнийг хамтд нь CC рүү илгээх боломжтой. Мөн суралцагч болгоноор CC рүү илгээхээс гадна бүлгээр нь баталж, бүлгээр нь цуцлаад CC рүү илгээх боломжтой. Ийхүү сонгосон бүх хичээлүүдээ CC-с харахтаа хичээл сонголт CC-сэн дээр дарж харна. Та бүхний ажилд амжилт хүсье.